Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасаг нь 1992 онд байгуулагдсан. Толгой хүзүүний хавдрын мэс заслын имчилгээ, нөхөн сэргээх мэс заслын имчилгээ, толгой хүзүүний хавдрын чиглэлийн сургалт, судалгаа зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хэмжээнд явуулж байгаа анхны бөгөөд улсдаа ганц тооцогдох тасаг юм. Толгой хүзүүний байрлалд ярих, сонсох, харах, залгих, амьсгалах, үнэрлэх, амтлах зэрэг амьдралын чухал үйл ажиллагааг хариуцдаг хоорондоо ойрхон байрласан эргэтэн тогтолцоонууд хамаардаг учраас нарийн багж тоног төхөөрөмж шаардсан 30 төрлийн мэс засал хийгддэг. Үүнийг дурдвал амны хөндөй, ам залгуур, хамар залгуур, төнх залгуур, хамар дайвар хөндөй, нүдний угархай, арьс, бамбаа булчирхай, шүлсний булчирхай зэрэг тархины суураас эгний яс хүртэлх бүтцүүдийн хавдрын мэс засал имчилгээ, дээрх бүтцийг нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасаг нь улсын хэмжээнд толгой хүзүүний хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, толгой хүзүүний мэс засал судлал, төрөлжсөн мэргэжлийн 1 жилийн сургалтын эрхийг эрүүл мэндийн яамнаас авч 2020 оноос эхлэн уг сургалтыг зохион байгуулж, нийтдээ 43 эмчид төрөлжсөн мэргэжил олгож, эмэлцэн бааз сургалтын төвийн үргийг гүйцэтгэж байна. Одоогоор 14 эмч суралцж байна.